Энэ хүмүүсийг байхгүй гэл утчих. Камер байхгүй шүү. Танаас авсан тасалбараа? Дүнжин гараас авсан уу? За, дүнжин гарав дээр юу хийж явсан юм? Бүрүү. За. Тэгээд хоёр одоо зөндөө олон хувилбарууд байгаа ш. Тэрнээс чи 04 06-ыг нэг л удаа хийсэн үү? Нэг л бүгэлсэн үү? Өөр хувилбараар бүглөөгүй юу? Атаарах чөхмээр юм бэ. За. За. Ихээгээ бичгийг аваад ирээ. Цогт биш наад чи биш шүү дээ. Муу юм уу? Ээжийнхээ нэрээр авах юм байна те. Тэгэн шүү дээ нэр чи чинь. За ингээд барина да. Тэр тоогийг хар да. 250. Сайхан байна уу? Амраах нь ингэ барих зогсчих. Чи нэг ингэ хараатах. Юу гэж нь уншиж чадна үстэй. За нэг уншаадах. Чанга уншиж шүү. Лотерей атсан цогт гэрлийн гэрэл цэцэг. Хонжвор 3-р зэргийн хонжвор мөнгөн дүн. За энэ нэг ганц чанга хэлчихтэй босд нь яг хөө уншиж байгаа. Хэд гэж юм? 250,000. Чанга 250,000. Тэгээ ардталт нь юу вэ? Төг 250,000 төгрөг. Ирмүнэ дүү маань доо. За бүгдөө баяр хүргэе. Энд их олон хүмүүс байгаа. За. За ингээд чиний мөнгө штэ. Юу хийх бол хамгийн түрүүнд за нэг ингээд за бүгднийг харьцуулахын бүгдийг хэлээ яах вэ? Зүгээр нэг темирхүүл юм хийн дээ. Хамгийн дуртай юм чи юу? За тулгамдаад ах шиг байна те. За ирмүнэд бүгдөө баяр хүргэе. За тийшээ сууч. Баярлаа. Баяр хүргэе. За дараах нь наацтан бүр хоёр тодорсон. Би ч одоо их баярлаа те. Манай дөрөвдөгийнхнээс тодорхгүй нэгэл дөрөвдөгийнх яагаад юм гэхээр 3 боломж байдаг байхгүй. Нэг тоогоороо 3 дугаар зэргийн хонжуур, 2 дугаар зэргийн хонжуур, 1 дугаар зэргийн хонжуур. За хэддүгээр зэргийн хонжуур хоцсон юм бэ? Хөөх. За вооцоогоо ямар ч байсан 1000 дахин өсгөж чадсан хүн байна. Лавг сүрэнгийн пүрэн. Ахаага үрж байна. Ахал харагдаад байна да, тийм ээ. За өдрийн минь. За энэ алга дашилт байдаг юм уу энэ? Дандаа ирмүний хамаатнууд болохоор ерөөс алга дашихгүй байгаа шүү дээ. За яаж бүгэлсэн эдрийг л ярина. Яг ирмүн шиг. Гэхдээ ирмүнийг бодвол чагтаагаар ярьчихна. Дүнжин гарав дээрээс л үгүйсэн. Бас л дүнжин гарав дээр. За. Тэгээ ер нь бол өмнө нь тоглосон уу? Тоглож байсан. Тэгэл анх тоглоод ингэж юм. Би тоглох байд яа. Би ерэн төрсөн өдөр мөдрөөр. Ер нь өөрийнхөө төрсөн өдрийг хийцэн өөр хувилбар хүүхдийн төрсөн өдөр. Төрсөн өдрийн тоог. Өөрийнх бол биш юм байна те. Хэдийн бэ? Хэдийн бэ гэж ингэж харчих шít. 03 49. Яхаараа танаа хүүхд чинь 03 49 дээр дүрдэг лээ. 03 3 сарын 4 байхгүй. Тэгээд 03 4 гээд. 9-ийн төрсөн өдрийн сүүлийн тоо байхгүй. 19 төрсөн. Заавал ингэж бодож өгч болох юм байна тий. Заахад баяр хүргэе бүгд. Өнөөдөр бас давхар баяртай 4-дээс 3 дугаар зэргийн хонжуур 2 дугаар зэргийн хонжуур тодорсон байна. Тэгээд 1 дугаар зэргийн хонжуур нь бол тун удахгүй тодорох. Тэгээд ганцхан л хувилбар ингээл хоёрыг хийсэн. Хоёрыг хийсэн үү? Зөв. Нэг нь юугаар өөр байсан бэ? Нэг нь 0-12 хийсэн. 0-12 нь болохоор таны төрсөн үү? Хүүхдийн төрсөн өдрийн. Бас л хүүхдийн төрсөн өдрийн тоо. За хүүхдийн энэ юу ч бас азтай байд юм байна да. Тэгэл хүүхдээрээ бүглүүлэл үзэддэж бас тийм хувилбар бас байж болох нь. Пүрвсрүү ахта бүгдөө дахин баяр хүргэе. Их баярлалаа. 4-дээс сайн тоглоороо. Одоо 4-дээс хонжуур авсан юм чи одоо тэр тоонуудыг л харна да. Тийм ээ 50 сая, 120 сая гэж хараад байж тээ. За тэр хоёр хацсан бүгдөө дахин баяр хүргэе. За их баярлалаа. Энд хоёрт бас тултай баха. Энийг хадгалуулж болохгүй юу? Болохгүй юм. Тэндээс бүр үгүй гэж. За аваа. За ингээд өнөөдрийнхөө лотерейг бүгдөө хамтдаа эхлүүлье. Олон азтан төрөх болтугай гэж бодож байна. Олон гэрчтэй байна. Тэгээд ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуугийн машиныг ажиллуулж эхэлье. За ирмүнэгийн маань хоцсон. Одоо ажиллаж эхэлж байна да. Ирмүнэ болохоор 0406 гэдэг яг өөрийнхөө төрсөн өдрийг хийсэн. За би бол өөрийнхөө төрсөн өдрийг хийгээд эвээ минь 3 сар л үзэж байгаа. Тэгээд байдгүй. За эхнийхэнтэй тийг гарч ирж байна. Тийг хоёулаа яг хүүхдийн төрсөн өдрийг, ирмүний өөрийнхөө төрсөн өдрийг, гөрөвсөр ах маань бол бас хүүгийнхаа төрсөн өдрийг илэрхийлж байна. Төрсөн өдрийгээд бас яриад байсан шүү, тийм ээ. За дараагийнх нь тэг тэгээд 2 7 байна. 7.
За 3 дахь тоо. Ер нь бол үндэсний лотероогоос яг энэ тасалбарыг бүглэх юм байгаа шүү. Тэгээд 500-аас дээш төгрөгийн болцоо. За хэд ч байж болно. Гэхдээ одоо 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1 дугаар зэрэг бол одоо бооцоо өсөх тоо нь бол ондоо 500, 1000, 2000. За 7 сарын 20 хэдэн төрсөн хүн байж болох юм байна да. 7 сарын 20 хэдэн төрсөн хүн би мэддэг үлээ дээ. Бас сайн мэдэхгүй байна. Тэр хавцдаг шиг санагдаад байна. Миний таньдаг мэддэг улсууд байна. За 7 сарын 28. За 7 сарын 28 төрсөн хүн байвал хоп гэж бооцоогоо 500 дахин өсгөх авах нь шүү дээ. За ингээд тун удахгүй 3 дугаар зэргийн машин маань зогсно. За дахиад 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын гарсан тоог дахин танилцуулъя. Тэг 7 28. За төрсөн өдрөөр гэх юм бол өнөөдөр бол төрсөн өдрийн өдрүүд их жоохон хит байгаа тийм учраас 07 28. 7 сарын 28-нд төрсөн хүн бөглсөн бол бооцоогоо 500 дахин өсгөх авах байсан байна. За 4-ийн түрүүн 3 боломж байдаг гэж. Хэрвээ таны тоо таараг бол санаа зовлтгүй дахиад 2 боломж байгаа. Бооцоогоо 1000 дахин өсгөх, бооцоогоо 2000 дахин өсгөх боломж байгаа. За ингээд бооцоогоо 1000 дахин өсгөх боломж тэр машины бүгдөө хамтдаа ажиллуулъя. За хамгийн ихний тоо 9. За хүүхэд бас аз авчирдаг шүү дээ. Хүүхдийг дагаад бас айгүй одоо аз үйж идэг. Тэгээд бас тийм бол манай хоёр бас азтан боллоо. 3 9 тэгээд 3. За дараагийнх нь тоо 3 дахь тоо. 3 дахь тоо. Нэг гэсэн тоо байна. 1 9 3 1. За дараагийн тоо бол ороод ирсэн доороосоо одоо агаараар үлээлгэр байж байна. Энэ хоёр бол баг гараад ирэх байхаа. 2 тоо хоолоод байна. За хэрвээ та 2-гээ бүгдсэн бол за ингээд 100% боломжтой боллоо. За 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур буюу бооцоогоо 1000 дахин өсөх тэр боломжит тоо бол 9 3 1 2 гэсэн энэ 4 тооны ард нуугдчихсан байна. Яг дарааллын дагуу таах ёстой гэдгээ бас үзэгчд маань мартаж болохгүй. За 4-ийн хамгийн сүүлийн машин буюу бооцоогоо 2000 дахин өсгөх тэр боломж. За ингээд яг адилхан зарчмаар явагдаж байгаа. За 3 дахь боломжтой таны болоод биднийг эхнийх нь 9 яг 9-оор эхэллээ. 2 дахь хонжуур 9 хамгийн түрүүнд гарч ирсэн. 40 бөмбөлгнөөс 4-ийг таах нь шүү. Уул нь ингээ амархан юм шиг санагдаж байгаа мөртлөө. Бас л төрсөн өдрийн бас нэг тэр юм байж шүү дээ. Төрсөн өдрөө гарч ирж байна. Би 3 сар өнгөрсөн байдгүй. За 9 3 яг адилхан гарч ирж байна. Эхний 2 тоо. За дараагийнх нь бол өөр байна. 4 байна. 9 3 4 9 3 4 буюу хамгийн сүүлийн тоо. Хамгийн сүүлийн тоо 1. За 4-ийн тоглосон эрхэм үндэт үзэгчдэд дахиад нэг танилцуулъя. 1-р зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн бөмбөлгүүдийн тоо бол 9 3 4 1 9341 гэсэн тоо байлаа да. За ингээд 4-ийнх нь бүгдөөрэнд нь баяр хүргэе. За та хоёртоо бас нэг баяр хүргэе. Өнөөдөр та хоёр бол тоглосон уу? Өнөөдөр бол тоглоогүй. Шагналаа авах гал. За шагналынхаа мөнгөөр бас баган ч гэсэн тоглоод үзүүлээрэй. За одоо 6-ийн анхаарлаа хандуулаарай. За нэг 60 бөмбөлөг бий. Тэгээс 9 хүртэлх 60 бөмбөлөг. За тэгээс 9 хүртэлх 60 бөмбөлөгөөс 6 бөмбөлгийг гаргаж ирнэ. За 6 бөмбөлөгнөөс 6 бөмбөлөгний яг дарааллыг нь тааж чадах юм бол та 50 сая төгрөг ийцэн байна. За хамгийн ихний бөмбөлөг 4. Хамгийн ихнийх нь 4. За дараагийнх нь 6. 4 6. За саяын 2 азтан болсон
одоо Ирмүнэгийн маань 250,000 төгрөгнөөс автоматар 100,000 төгрөг авчигдана. Яагаад юм гэхээр 30% нь гинтийн орлогын одоо ашигын татвар болдог. За төрөвсөх юм 500,000 төгрөгөөс 400,000 биш 200 автоматар улсын татварт очив. Бас 40%. Тэгээ 300,000 төгрөг үлдчихэж байгаа шүү. За 4 6 тэг дахиад тэг гараад ирлээ. За 5 дахь бөмбөлөг нь 6 байна. 6 4 6 тэг 6. За хамгийн сүүлийнх. За энэ яг 5 бөмбөлгийг дарааллын дагуу та таацсан байгаа бол сая 500,000 төгрөг таних гэсэн. За энэ сүүлийн бөмбөлөг буюу 50 сая төгрөгийг танд авчрах боломжийг олгож байгаа тэр тоо бол 1 гэсэн тоо байлаа. За ингээд 6D-ийн гарч ирсэн 6 бөмбөлөгний тоонууд бол 4 6 тэг 6 1 гэсэн тоотой бөмбөлөгнүүд байна да. За өнөөдрийн буюу ер нь үндэсний лотерейн хамгийн өндөр шагналтай тэр машиныг ажилуулах гэж байна. За тэгэхээр хамгийн өндөр хонжуур нь 120 сая төгрөг хожих байгаа. За 120 сая төгрөгнөөс за одоо жоохон хүнд юм өгөх одоо дургу энэ хүн байх юм бол 48 сая төгрөг улсын татварт очно гэхээр жоохон сонин. Тэгвэл цаана нүлдэж байгаа дүнгийг бодох юм бол 60% үлдэж байгаа шүү дээ. Бас ч гэж ов хэдэн төгрөг үлднэ. 72 сая төгрөг үлдэн ш цаана. За нийтдээ 1-ээс 42 хүртэлх бөмбөлгүүд байгаа. За бөмбөлгнүүдээс за хамгийн ихнийх нь бөмбөлөг гараад ирлээ. 37 гэсэн бөмбөлөг байна. Анзаараад байхад энэ жакпот 120 сая гарч ирж байгаа тоонууд ихэвчлэн нэг тийм 30 хэдтэй тоон ер нь гараад идэв шүү. Ер нь гараад идэв. Тэр харж гин үү? 38 37 38. За тэгээд амраа 37 хавцаа тоонууд гараад идэг гэд бүгдч сүлд нь аа буруутгаад байваа. 18 бас гарч ил ирж ил байгаа лий. Гэтэ ер нь дийлэнхтэй 30-тэй тоонтой гэдгийг танд хэлье. За 37 38 18 тэр 32 гараад ирж байгаа. Эцэг бас 3 сар гарan энэ нэвтрүүлгийг чи хөдөлж явуулж шít. Тэгэхээр бас нэг хэдийн тоо их гараад идэг вэ? Дээ. Тэр 42. Тэгэл өндөр тоол их гараад айгуу гараа. За 5 бөмбөлөг гараад ирсэн. За 120 сая төгрөгийн бөмбөлөг ямар байх нь вэ? 120 сая төгрөгийн боломжийг танд олгох тэр бөмбөлөг 15. 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр таасан бол 120 сая төгрөг таних. Тоогоороо 120 сая төгрөг таних. Гэхдээ яг дэмчин бас арай ондоо шүү. За хамгийн сүүлийнх буюу минь яасан баг тоо гарч байна. Бонус бөмбөлөг 4 гэсэн бөмбөлөг байна. За ингээд 120 сая төгрөг хожих тэр боломжит тоо болвол манай 4D-гээр хонжуур хожсон хоёр бас 50 сая 60 сая тэр тоглоорой заа. 37 38 18 32 42 15 гэсэн ийм 6 бөмбөлөгийг та дараалал харгалцахгүйгээр зөв таасан бол 120 сая төгрөгийн эзэн болсон гэсэн үг. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг 4 гэсэн бөмбөлөг байна. За ингээд үндэсний лотерейн одоо азтангууд хонжуурын эзэн улам олон болтго байж. Ерөө ингээд нэвтрүүлгийн нүрээд өндөрлүүлээ. Бүгдийг анхааралтай явж явдал их баярлалаа. Нөгөө хэлцгээе. Баярлалаа. 50 сая, 120 сая. Айсу бүр түүнээс чи хөө. Үндэсний 994 төлөөд 3 төрлийн 4D Зугаати 6 лотерейд оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр 17 цаг минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах бүлгийн зэгээс тасраа худалдан тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдрал өөрчил.